Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын Угуул иргэн газар зохион байгуулалт төлөвлөлтийн мэргэжсэн инженер Мөнх Зулын санаачилгаар сумыг ирээдүйд хөгжүүлэх бодлого төлөвлөлт, суманд ногоон хөгжлийг нутагшуулах чиглэлээр тэмүүлэл жишг ногоон төслийг 2023 оны 5 дугаар сард санаачилжээ. Түүний санаачлагыг сумын засаг дарга иргэдийн төлөөлөгчийн хурал дэмжин олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг төслийн танилцуулгыг шат дараатай хийсэн бол энэ удаад Өмнө Дэлгэр сумын цаашдын хөгжил ногоон ирээдүйн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нэгдсэн үндэсний байгууллагын хабитат төсөл, тэмүүлэл төслийн инженерүүд, зөвлөхүүд, Эмагро компани төлөөлөл, аймаг сумдын иргэдийн төлөөлөгч хурлын төлөөлөгчд, сумын иргэд хаан банкны төлөөлөл оролцсон юм а. Би Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын Угуул иргэн Мөнх Зул гэж хүн байгаа. Тэгээд өөрийнхөө эзэмссэн мэргэжлийн хүрээнд сум орон нутгийнхаа хөгжилд одоо хувь нэмрээ оруулъя гэд 23 оны 5 сараас эхлээд бол ингээд нэлээд их ажлуудыг бас бодитоор бид нэр сум орон нутгтайгаа хамтраад ингээ хийгээ явж байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол бас нэгдсэн үндэсний байгууллага ирээд дэмжиж байна. Хамт олон иргэд маань ирээд дэмжиж байгаа гэдэг нь бол тэгээ ногоон өдөрлөгөө хийж байгаа нь бол бидний хувьд бол маш том амжилт, олон сайхан ажлын үйл эхлэл гэж харж байна. Тэгээд ерөнхийдөө дэлхийн хүн төрөлхтөн ногоон хөгжлөр бол маш удаа хүчтэй ингэж тэмүүлж ажиллаж байгаа. Тэр дундаа ингээд сумаас энэ өдөрлөг эхэлж байна гэдэг бол маш том ажлын эхлэл байна гэж харж байгаа. Тэгээ хамгийн тулгамдж байгаа асуудал бол ерөөсөө санхүүжилтийн асуудал байдаг. Тэгээд бид нар бол өнөөдөр яг энэ ногоон хөгжил тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хаан банк, төрийн банкуудыг орж уралцуулаад иргэдэд маань бол мэдээллийг өгөөч гэж банкуд бас ирж мэдээлэл өгч байна. Нэгдсэн үндэсний байгууллагын маань үндсэн зорилго өөрөө тогтвортой хөгжлийн зорилт байдаг тийм. Тэгэхээр манай төсөл бас тогтвортой хөгжлийн зорилгыг бодитоор хэрэгжүүлэхээ зорж байгаагийн хувьд ер нь бол бид нар 2 удаа нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгч UN Habitat төслүүдэд төслөө танилцуулж явсны үндсэн дээр одоо ер нь бол нэлээд сайн оролцъё, дэмжиж гэсэн энэ бас олон гоё мэдээллүүдийг бас бидэнд өгсөн байгаа. Сум маань бас маш сайхан тэмцсэн. Анх бол бид нар ингээд төслөө эхлүүлэхээ явахад бол хамгийн чухал юм дэд үтц байдаг. Тэгээд дэд үтцийн хувьд бол сумандаа одоо ингээд санал тавиад инженерийн дэд үтц гавлан газрын асуудал дээр нь сум дэмжиж өгье. Манай төслийн баг хамт олон бол инженерийн одоо бэлтгэл тооцоо төлөвлөлтөөр л ажиллая гэж ингээд санамж хамтын ажиллагааны санамжчиг байгуулад хамтарсан ажлын хэсгүүдийг гаргаад ингээд сумтайгаа бол маш сайхан хамтарч ажиллаж байгаа нь энэ төсөл өөрөө энэ хүртэл явах бас нэг үндсэн суурь нь болж өгсөн. Тэгээд бас маш их баярлалаа. Хамгийн чухал юм нь иргэдийн оролцоо байсан. За иргэдийн оролцооноос гадна иргэдтэй нөгөө нэгдсэн мэдээлэл олгох гэдэг нь хамгийн чухал байсан учраас бид нэр өнөөдөр иргэдтэй нэгдсэн мэдээлэл үүднээс ногоон өдөрлөгийг үл зохион байгуулж байгаа. За дээрээс нөгөө санхүүжилтийн асуудал бол одоо бид нэр иргэдээ санхүүгийн одоо байгууллагатай холбоож өгөх төр гүүр нь болоод ажиллаж байна. Тэгээ хамгийн чухал юм нь хэдий ингээд ногоон санхүүжил, тогтвортой санхүүжилгээд маш олон асуудлууд яригддаг. Яг ингээд сумын төвшөнд, орон нутгийн төвшөнд ирэхэд санхүүжилтийн асуудлууд бол маш хүндрэлтэй асуудал юм нэг болоод байгаа. Тэгээ бид нэр шийдэхийн тулд бол маш олон ажлуудыг бас хийж байгаа манай хамт олон. За манай төсөл бол 28 га талбайд ер нь ирээдүйдээ 80 га талбайд бол хийгдэж байна. За эхний 28 га талбайдаа бид нар олон нийт худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, суурьшил гэдэг яг хот байгуулалтын норм дүрмээр нь бол төлөвлөсөн. Тэр төлөвлөсөн төлөвлөлтөө хэрэгжүүлэхийн тулд эхний одоо 7 га дээр эрчим хүчний эмнэлэгтэй 12 айлын сууцыг нь барих ажлууд бүр ингээд бэлэн эхлэх гэж байна. Тэгээ хамгийн чухал юм нь иргэд маань одоо оролцоогоо хангах хамгийн чухал байгаа. Манай баг хамт олон зах зээлийн судалгааг бас нэлээд хийж байгаа. Тэгээд Улаанбаатар хотод бол одоо чанартай эрчим хүчний эмнэлэгтэй барилгууд бол 1 м квадрат нь 2.8-аас 3.5 сая байгаа. Тэгээ тухайн үн бол зөвхөн тэр одоо айлын хашаанд нь авчаад барьж өгж байгаа барилгын үн. Бид нар энэ дээр бол метр квадрат нь 2.6 сая буюу зах зээлийн үнээс бага. Тэгээ бидний одоо манай баг хамт олон хийж байгаа нутгийнхаа төлөө хийж байгаа учраас энэ үнийг багасгая. За дээрээс нь барилгын компани нь бас гүний худаг гаргаж өгье. Тээврийн зардлыг багасгая гэдэг маш олон гоё боломжууд иргэдтэй олгохоор бид нэр ингээ ажиллаж байгаа. Тэгэхээр иргэд хамгийн гол нь ач холбогдлыг маш сайн ойлгож амьдрах орчноо эрүүл таатайгаар шийдэх боломжийг л эндээс олж харах нь гэсэн үг шүү. Харин тийм учраас одоо өнөөдөр ч гэсэн бас иргэд маань ийм олноороо ирсэнд бас маш их баяртай байгаа. Цаашдын одоо төслийн дараагийн бас зорилго, хэдийн зорилго юу байгаа бол мэдээж барилга байгууламжаа барьчлаа хамгийн гол нь одоо юу гэдэг те жишг болохоос одоо жишээлбэл энэ одоо төсөлд Өмнө Дэлгэрээс эхэлж байгаа бол магадгүй Архангай нэг Тамир сумаас ч юм уу те үргэлжлэх бас юм боломжийг бас алсын хараг бас
харж байгаа. Тий, бид хэд бол ерөнхийдөө нөгөө байгальд болон иргэн дээлтэй төсөл гэдгээрээ яг өмнө дэлгэр сумаас жишг болгоод бусад бас аймаг сумдуудаа яг мэрэгжлийн инженерийн төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх ямар одоо чухал ач холбогдолтойг ойлгуулах үүднээс маш олон орон нутгуудтай хамтран ажиллах бас саналууч бас ирсэн байгаа. Гэхдээ бид нар бол эхний төслөө бол ингээд бодитоор болгоё гэд ингээд бас нэлээд зорилтуудыг тавиад ингээд үндсэн ажлынхаа хажуугаар ингээд сайн дурын ажил хийгээд ингээд явж байгаа. Тэмүүлэлд жишг ногоон хорооллын 28 га талбайд байгуулах хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Төсөл хэрэгжснээр хөдөө орон нутагт байгальд болон иргэн дээлтэй олон боломжууд бий болж орон нутгийн иргэдийн ая тухтай ажиллах, амьдрах орчин бүрдэж тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар хөгжсөн анхны загвар сум болон хөгжих нөхцөл бүрдэх боломжтой болжээ. За энэ төслийг ер нь ач холбогдлын 3 түвшинд товчхоо хэлжээ. Хамгийн ихнийх нь хамгийн 1-р түвшиндээ болохоор яг түрүүний хэлсэн тогтвортой хөгжлийн суурь баримтлал дээр үндэслээд байгаль орчин дээлтэй тэгээд Улаанбаатар хотын төвлөрлөлийг сааруулах уур амьсгалын өөрчлөлтөө одоо тэмцэж байгаа яг тийм жишг төсөл болгоё гэж ажиллаж байгаа. Хоёрт нь болохоор та бүхэн мэдж байгаа одоо сүүлийн бүсчилсэн хөгжлийн ойлголт нэлээх яваад байгаа. Тэгээд засгаас угаасаа бодлого явуулаад төвлөрлөлийг сааруулъя те нийт хүн амын талны газраа амьдраад түүнийгээ дагаа боловсрол эрүүл мэнд таатай амьдрах бүх орчин маань ингээд хот хөдөөг аягүй том зөрүү үүссэн чанарын ялгаа үүссэн зарим газар огт хүртээмжгүй байгаа. Энэ байдлыг халахад энэ төсөл маань бас нэг тодорхой хэмжээний бод жишээ болох байх гээд гуравт нь яг эргэн үеийн хувьд орон нутгийн иргэч гэсэн хөгжлийн үр шимийг хүртэх эрхтэй байхгүй юу. Тэгэхдээ яг энэ хөгжлийн үр шимийг хүртээсэн жишг төсөл харамсалтай маш цөөхөн байна Монголд. Тэгээд энэ анхдагч одоо жишг төслийг өөрсдөө хийж бүтээгээд харуулъя, хүмүүстэй харуулъя гэдэг зорилгоор ажиллаж байгаа. Тэгээд аймаг орон нутгийн удирдлага маш сайхан дэмжиж байгаа. Дээрээс нь энэ төслийн баг дээр ажиллаж байгаа хүмүүс маань бүгд өөрсдөө мэрэгжлийн инженерүүд, зөвлөхүүд, өндөр мэрэгжлийн зөвлөхүүд байгаа. Тэгээд эхний ээлжинд яг энэ доктортой хөгжлийн үзэл баримтлал дээр суурлаад арилжааны бус журмаар өнөөдрийг хүртэл ингээ яваад одоо хагас тэрбум гаруй төгрөгийн ажлыг бид нар хийгээд тэгээд орон нутгийн иргэдэд танилцуулж байна. Яг одоо энэ зааланд барилгын компани маань, сонирхолтой барилгын компани маань ирсэн ямар технологи ашиглаад ямар үнээр бараа бүтээгдэхүүнээ байшингаа нийлүүлэх боломжтой. Нөгөө талдаа үүн дээр нь хаан банкны бас дэмжлэг орж ирж байгаа. Иргэдэд зориулсан ногоон зээл болон барилгын компанид өгж байгаа зээл нь одоо жагсаалт шаардлага нь хангаад ингээ орчих юм бол иргэдийн гар дээр очих бодит өртөх нь нэлээд хямдрахаар байгаа. Одоо бид нар энэ чинь ерөөсөө нэг тийм байшингийн юм яриаг байгаа. Бүхэл бүтэн цогцлмор баг жишг хот шиг тийм төлөвлөлтийг хийж байгаа. Одоо хот төлөвлөлнөөр ойлгож байгаа маш их хэмжээний зарлагаар нь дундын амрах зугаалах бүс зам талбай бүх дэд бүтцийн асуудлуудыг бүгднийг багтаасан юм жишг төсөл болж байгаа. Тэгээд өмнө нь бас дуулсан яг өмнө дэлгэр дээр бас юм байшин барилга барьна гэж хүмүүс яриад тэр нь бүтээгүү бас хотлоо ярьсан зүйлүүд гараад бас ард иргэд итгэл бас нэлээд унтсан байгаа юм байлээ. Тэгээд тэрнийг аягуусаа ойлгож байгаа. Тэгэхээр сая энэ бид нар ингээд нөө шилэн данс гэдэг шиг бүх юм нээлттэй ярьж л да. Тэр алдааг давтахгүй төлөө одооноос эхлээд иргэдэд бүх мэдээлэл өгөөд хүлээлтийг нь яг ингэж давсан тийм жишг одоо төслийг хийж харуулахыг хичээж байгаа. Нэгдсэн улсын байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Япон хайрдад тэмүүлэл хөгжлийн жишг ногоон төслийн зорилго ботоор хийгдсэн ажил зэргийг танилцуулж цаашид доктортой хөгжлийн загвар ногоон хот байгуулахаар зорж буг танилцуулсан юм а. Энэхүү төслөөр дамжуулан хэрхэн орон нутгийг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх доктортой хөгжлийн зорилтыг хүрсэндээр буулгах байгальд болон иргэдэд дээлтэй төслийг хамтран хэрэгжүүлэхэд нэгдсэн улсын байгууллага дэмжин ажиллах боломжтойг онцолж байлаа. За энэ төсөл маань манай байгууллага руу хандаад одоо ямар бас төсөлтөд дэмжлэг үзүүлж болох вэ гэсэн талаар одоо орж ирсэн. Бидний хувьд бол яг нутгийн уугуул иргэд өөрсдөө ингээд төслийг санаачлаад бас нутаг орноо хөгжүүлэх гэдэг явж байгаа учраас бас их баяр талархалтай хүлээж авсан. За ер нь нэгдсэн үндэсний байгууллага болохоор энэ техникийн төсөл загаалч юм уу зөвлөгөө мэргэжлийн удирдлагаар ийм байдлаар тус байдаг. Яг энэ төслийн хувьд бидний ийм бодож байгаа баримталж байгаа бодлого болохоор ямар ч гэсэн эхлэлээсээ эхлээд хамтарч ажиллаж байгаа. Бас нэг болцоотой одоо төлөвлөлтийн үед хэрэгжилтийн үед ч юм уу зөвлөгөөгөөр хангаад арга аргачлаар одоо бэлэн байгаа гарын авалгаагаар хангаад ингээд явах сонирхолтой байна. Тэгээ болцоотой нэгэнт энэ бол сум орон нутгийн хөгжил учраас бас нэг эдийн засгийн хөгжил авахгүй бол хичнээн орон сууцны хорол төлөвлөлөд бол нэг хайхтар бас
бас нэг тийм амжилттай явах боломжгүй гэж үзэж байгаа. Тийм учраас сууцны ч юм уу амьдрах орчин сайжруулахаас гадна сум орон нутаг бол эдийн засгийн хөгжлийг бол бас хамт ингэж харж тооцож явах хэрэгтэй. Тийм учраас одоо нүүбийн үйлдвэр аж үйлдвэрийн байгууллагыг бас авчирч одоо сум орон нутгийн хувьд бол ямар одоо зүйлээр нэмэгдэх одоо шингээсэн бүтээгдэхүүн хийж болох уу тий одоо байж байгаа нууц салцаагаа яаж ашиглаж өөрсдөө ажлын байртай амьдрах одоо бүтээгдэхүүн татаа амьдрах боломжийг бий болгох гэсэн талаас нь бас харж байна л да. Энд болохоор одоо дор хайж одоо сая одоо ярьж байгаа нэг одоо ноосороо нэмэгдэхөөр шингээсэн бүтээгдэхүүн хийх болцоонуудыг бас энэ удаа бол ярьж өгч байна. Дараагийн удаа бол бас нүүбийн төрөлцсөн байгууллагуудын анхаарлыг бас хандуулаад ямар байдлаар одоо техникийн тусалцаа ч үзүүлэх боломжтой юм уу. Судлах сонирхолтой өнөөдрийн хувьд бол нэг жоох юм судалгааны маягтай бидгэд бол оролцож байна. Төслийн төлөвлөлт 28 талбайд хийгдсэн бөгөөд суурьшлийн бүсэс эхлэн төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Мөн сумын зүгээс тоог цахилгаан газрын асуудлыг шийдвэрлэжээ. Энэ оны 3 дугаар улирлаас эхлэн эхний ээлжийн 12 айлын эрчим хүчний хэмнэлтэд амны сууцад баригдаж эхлэх гэж байгаад иргэд баяртай байна гэлээ. Ногоон ирээдүйд энэ өмнө дэлгэр сумд одоо маш том төсөл эхэлж байна. Тэгээ энэтэй уялдуулаад энэ сайхан өдөрлөгийг орон нутаг зохион байгуулад иргэдэд таниулж мэдүүлээд хангалтч нь болж ах шиг байна. Тэгээ энд оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд сум орны хөгждөл ерөөсөө энэ дэлхийн нийтээр яригддаг уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм бол одоо нэг номер тулгамдаад байгаа асуудал. Зөвхөн намайг багийн дарга байхад бол хамгийн тулгамж байгаа асуудал бол нүдэнтэд харагдах үс одоо бэлчээрийн дааз нь хэтэрсэн ч гэдэг юм уу олон сөрөг үр дагаврууд байгаад байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ сөрөг дагаврыг бол манай энэ Тэмрэл ногоон төсөл олж хараж энэ нутгийн дүү маань одоо ингэ хэрэгжүүлэх гээд олон судалгаануудыг хийгээд өнөөдрийн энэ дээр ингээд танилцуулж байгаа нь бол онцлог байна. Тэгээ энийг бол би уриалгахдаа бол үнэхээр байгаль дээлтэй ногоон эдийн засгийг бий болгох, үнэхээр тав тухтай орчныг бий болгоход бол иргэдүүд маш их хүсэж байгаа. Тэгээ энд нь ерөөсөө манайхан үнэхээр сайхан ойлгож энэ Улаанбаатараас дутахгүй тэр төв орон нутгаас илүүтэйгээр энд амьдрах боломжийг бий болгож эхэлж байна. Тийм учраас энэ дээр бол манай залуучууд, манай нутгийн иргэд дэмжиж энэ ногоон эдийн засаг, ногоон энэ хөгжлийг өгд дэмжээсэй гэж уриалж байна. Залуучууд маань энэ дээр маш сайхан оролцоотой хандаж энийг бол дэмжинэ байхад итгэл дүүрэн байгаа. Энэ бол одоо яригдаад 2 жил гарсан боллоо. Тэгээд одоо бол ингэ хэрэгжих шат руугаа орж байна. Өнөөдрийн энэ маш том ач холбогдол өгч олон одоо олон улсын төсөл хөтөлбөрөөс холбогдох одоо банк санхүүгийн байгууллагаас аюул сайхан мэдээллүүдийг өгч байна. Энүүд маш том ач холбогдол өгнө бах. Энэ шинэ өмнө дэлгэр гарч ирэх байх гэж би бодож шүү дээ. Тий, аюул сайхан байна. Энэ хөдөө орон нутагт ийм сайхан төсөл хэрэгжиж энэ сайхан орон сууц, энэ сайхан одоо жишг хотхон бий болгож байгаа явдал бол бидэнд маш их таалагдж байна. Тэгээ энэ сайхан хотхоныг бий болсноор бол ер нь хот хөдөөгийн ялгаа арилах ийм одоо их суурь тавигдж байгаа юм байна гэж багшууны хувьд би бас ойлгож байна. Тэгээ ийм сайхан үйлсийг бүтээж байгаа энэ нийгмийн хариуцлагын хүрээнд ийм сайхан одоо хөдөөгийнхээ ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд санаачлаг гарган ажиллаж байгаа нь бол туйлын одоо зөв зүйтэй байна л гэж одоо бодож байна. Тэгээ энэ сайхан одоо жишг хотхон энэ одоо сайхан орон сууцыг манай залуучууд одоо судлаж, сонирхож энд одоо амьдрах нь одоо туйлын одоо зөв зүйл байх гэж миний хувьд бодож байна. Одоо хотоос ялгаа байхгүй бэлэн зэлэн одоо орчинтой ийм сайхан орчинд үр хөвгтэй хүртэл хүмүүжүүлж өсгөж байжуулахад өөрснөө ч гэсэн одоо их сайхан ийм соёлтой ийм сайхан орон сууцтай амьдрна гэдэг бол хүний одоо амьдралд маш их олон зүйлд чухал нөлөө үзүүлнэ гэж би бодож байна. Тийм учраас та бүхэн минь манай одоо нутгийн ард түмэн залуучууд минь энэ сайхан орон сууцуудыг судлаад сонирхоод энд одоо захиалга өгч энд одоо амьдраасай гэж ингэж уриалж байна. Бидэд болохоор нэг хөдөө орон нутагт амьдрахыг маш их хүсдэг. Тийм болохоор нөгөө нэг төсөл хэрэгжиж байгаа надад айгүй таалагдж байгаа. Тийм болохоор би ер нь аль хэдийнээс хойш маш их судалсан. Тэгээд нөгөө нэг анх
2 сарын 3 сарын өмнө мэдээлэл хийжсэн. Тэгээд айгүй таалагдаад очиж уулзаад тэгээд нөгөө мэдээлэл аваад тэгээд хэзээс хэрэгжүүлэх боломжтой вэ гэдээ ер нь судалж байгаа. Тэгээд энэ зундаа ашиглалтанд орчих нь надад бүр их таалагдж байгаа. Одоо ер нь бол тэгээд хөдөө орон нутагт ажиллах бидний хувьд маш их амар байдаг. Тэгээд хотод болохоор чинь төвчрээ мүжрээ гэдэг ер нь айгүй асуудалтай байдаг. Тийм болохоор хөдөө орон нутагт ажиллах нь илүү амар амгалан тэгээд бас нөгөө хүүхдүүдийн эрүүл чир боождог болохоор биднэрт амар байдаг. Залуу бол ер нь хөдөө амьдрахсан гэж боддог ч нөгөө орон сууцны асуудлаас болоод ерөөс хөдөө амьдарч чаддаг. Тэрнгүүр л энэ онцлог юм да. Тэмүүлэл жишг ногоон хорооллыг арилжааны банкуд тэр дундаа Хаан банк, Төрийн банк, банкуд санхүүгийн байгууллага дэмжин ажиллаж байгаа бөгөөд орон нутагт ногоон зээлээр амны орон сууцтай болох боломж бий гэдгийг тэд мөн онцолсон юм а.